GCI Монгол байгууллагын 28 дугаар үндэсний чуулганд оролцож буй үе үеийн ерөнхийлөгчид, хүндэт сенаторууд, эрхэм гишүүд та бүхэндээ GCI Chairman салбар байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг хүргэж байгаадаа баяртай байна. Бид Beyond Tomorrow өрөөндөө ирээдүг бүтээх аяллаа эхлүүлсэн онцгой жилийг хамтдаа тууллаа. Ерөнхийлөгч Инх Баярын манлайлалд ор энэ онд нийт 91 гишүүн 32 удирдлагын багийн гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа удирдан чиглүүллээ. Энэ дотроос 9 үндэсний байгууллагын арга хэмжээнд квота бүрэн хангаж оролцсон. Өөрийгөө хайрлын урайтай үндэсний ерөнхийлөгчийн академид квотын дагуу оролцож, энэ Эрхэн Баяр тарих хэрхэн ажилдаг вэ сэдвээр сургалт удирдан явуулав. Мэтгэлцэн илтгэх урлагийн тэмцээнд англи хэл дээр дэд байр, монгол хэлтгэлээр хагас финалд шалгарсан амжилтыг үзүүллээ. Biz Opportunities арга хэмжээг GCI Progress салбартай хамтран зохион байгуулж, гишүүдийн дунд бизнес хамтын ажиллагааг үргэлжлүүлв. 2 дугаар спортын наадамд 6 төрөлд 18 тамирчин оролцлоо. Offroad тур 180 гаруй оролцогчдод Сэлэнг аймгийн Зэлтэрт одог байгуулан мардагдшгүй дурсамж бүтээсэн аяллыг зохион байгуулав. Уг арга хэмжээнд зориулан арай дэндүүд уг бүтээсэн нь аяллын өрөө өг болон хоногшин үлдлээ. Candidate Training-д 2025 оны ерөнхийлөгч Инх Баяр GCI Монгол байгууллагын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нөхөрсөг мэтгэлцээнд амжилттай оролцов. 10 дотоод арга хэмжээ буюу нийт 2 удаагийн Join GCI сургалтаар гишүүнчлэлээ 12%-аар өсгсөн юм. Би Chairman сургалт, Засны баяр, Хүүхдийн баяр, Ирж ява цаг чөлөөт арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлв. AI in Business сэдвээр миний академиг GCI найрамдал салбартай хамтран дараханд зохион байгуулж 50 гишүүн хамрагдсан юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд Level Up төслийг улирал бүр Wellness, Business, Hobby чиглэлээр хэрэгжүүлж байна. Салбар байгууллагын энэ жилийн өрөө болох Beyond Tomorrow нэрээр нэрлсэн нэгэн шинэ төслийг эхлүүлв. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн 30 хүүхдэд IELTS, SAT, мэргэжлийн чиг баримжаа олгож, хэлний оноогоо дээшлүүлэх болон их сургуулийн инсэлтэнд бэлдэх сургалт, ментор, менти хөтөлбөр, 2 удаа бие уулзалт, сургалт зохион байгуулж ирээдүйн боловсон хүчиндээ бодит хөрөнгө оруулалт хийсэн төсөл болон хэрэгжиж байна. Save Angels төслөөр хар хорин Ховд аймагт Ниран инкубатор болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч GCI Солонгос байгууллагатай хамтын ажиллагааг үргэлжлүүлв. Baby Shark төслөөр 100 мянган жаргахыг орхон гол тавьсан юм. Удирдлагын баг 9 удаагийн хуралдаанаар 73 асуудлыг хэлэлцэн баталсан. GCI Seoul салбарын 71 жилийн ойд 12 хүний бүрэлдэхүүнтэй айлчлал хийж амжилт бүтээлээр дүүрэн айлчлал болов. GCI ASPAC 2025-д салбарын 50 гишүүн оролцож Sistership хүлээн авалтаар 80 гаруй гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авав. GCI ASPAC Аз намхан далан бүсийн тэргүүн дэд ерөнхийлөгч Марк Жозеф Дэвид, дэлхийн ерөнхийлөгч Кейсүке Шимоямадагийн хүлээн авалтыг GCI байгууллагын 180 гаруй VVIP зочдын хүрээнд маш амжилттай зохион байгуулж, Монгол улсынхаа нэр хүндийг улам тодотгов. GCI Chairman салбар байгууллагын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ үеийн гишүүдийг дадсан, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн байгууллага болох зорилгоо тууштай хэрэгжүүлж байна. Та бүхэнд чуулганд нь амжилт хүсье.